Автотээврийн үндэсний төв төрийн өмчөд үйлдвэрийн газар нь автотээврийн салбарын мэргэжлийн байгууллага бөгөөд зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн чигүүргийг хэрэгжүүлж нийгмийн хэрэгцээг ханган ажиллах үндсэн чигүүрэгтэй 90 жилийн түүхт байгууллага юм. Манай төв нь Монгол улсын хэмжээнд нийт 29 салбар нэгжтэйгээр дөрөмд заасан чиг үүргэн дараах чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оншилгоо хийх, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэл хийх, тээврийн хэрэгслийн лавлгаа олгох, хасалт хийх, улс хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, автотээврийн хэрэгслийн мэргэжсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс хот хоорондын ачаа зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, хөдөлгөөнийг шуурхай зохицуулалтаар хангах, автоүлчилгээний байгууллагад ангилал тогтоох, үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, автотээврийн үндэсний төв нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор автотээврийн нэгдсэн давлага 1901-2-3-4 мөн онлайн тасалбар захиалгын системийг тус ажиллуулж байна. Автотээврийн үндэсний төв нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэсэн олон улсын СИТА буюу техникийн хяналтын олон улсын хороонд автотээврийн үндэсний төв гишүүнээр хэлсэж хамтран ажиллан үйл ажиллагаа явуулж байна. Бид бүхэн автотээврийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдэд төрийн үйлчилгээг хууль эрх зүй, үндэсний болон олон улсын стандартад нийцүүлэн шуурхай хүргэх, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, автотээврийн салбарын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор 2017 оныг автотээврийн менежментийг сайжруулах жил болгон ажиллаж байна. Автотээврийн үндэсний төв төрийн өмчөд үйлдвэрийн газар.